Тэгэхээр монголчуудын дунд ер нь бол цөсний асуудал маш их шүү дээ. Ер нь бол бүгдээрээ бараг цөс өтөрхөлтэй, цөсний одоо чулуутай онны тоо нэлээ их баг. Тэгэхээр чулуу үүсцэн л бол ер нь ахуулах хэрэгтэй юм уу? Эсвэл заавал ингээд өвдгийг хүлээгээд өвдөх юм бол ахуулах хэрэгтэй юу? Гэхдээ энэ дээр их маргатай юмнууд байна. Одоо энэ дэр бүр өвчтнүүд анхааруулж хэлэхэд ингээл өвдөхгүй бол ахуулаад хэрэггүй энэ тэргээд одоо дотрын эмчнэр за манай нэг зарим эхоны эмчнэр ингээд явуулчихдаг байхгүй юу? Тэгээд өвдөхөөрөө хин зовд юм бэ гэж. Өвдөхөөрөө хин зовд гэхээр өвчтөн зовно. Хагалгаа хийж байгаа мис заслын багл зовдөг байхгүй юу? Яагаад гэвэл өрөвсөөгүй идэлээгүй үед нь хагалгаа хөнгөн явагдана, хурдан явагдана, хүндрэл багтаа явагддаг. Идээлцэн, хагардсан тэ анатомийн бүтцэн алдагдсан ийм хүнд хагалгаа хийнэ гэдэг бол цаана эрсдлийг л дагуулж байгаа шүү. Тэгэхээр зэрэг ямар ч байсан цөсний чулуутай гэж онцлогдсон бол зайлшгүй мис заслын эмчит хандах учиртай шүү гэж.